галзуу анимашн сувгтан тавтай морил. За чи юу вэ? Анимашнаа бүр мартсан байж тээ борон. За тэгэхээр sorry удаан анимашн оруулаагүй. Тэгэхээр штэ борон удаад 2021 онд гарсан My Little Pony: A New Generation гэх галзуу хөрхэн анимашныг ярихаар сонголоо. За тэгээд буруу дараагийн одоо галзуу анимашнуудыг ингэж удаахгүй хичээнэ. За тэгэхээр энэ галзуу хөрхэн анимашныг буруу Better You Branding нунтаг магнитай хамтран хүргэж байна. Тэгэхээр таригч намраад унтаж өгөхгүй те эсвэл унтсан ч гэсэн одоо унтаагүй юм шиг тийм сонирн байна уу манайхан. Тэгвэл магнийн дутагд лүүссэн байж магадгүй юм байна шүү. Тэгэхээр та нартаа Better You Branding нунтаг магныг санал болгож байгаа юм шүү гэж. За тэгээд та нар маань лайк булаад өгцгөөгөөрэй. Тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгээд сабадраг уул дараад нэгдэрэй. За тэгэхээр сааныг их бяцхан одоо морь хоёр найзтайгаа Twilight Sparkle болоод тэрний найзуудын тоглоомоор тоглож байгаагаар энэ галзуу анимашн маань эхэлнэ. Бяцхан сааны аавынхаа зааж өгснөөр ганц эвэрт одоо морьд, далавчд одоо морьд болоод газрын одоо морьд бүгдээрээ нэгэн цагт ив найрамдалтай амьдарч байсан гэдэгт итгэдэг байлаа. Тэд хизээж бие биенийхээ эсрэг ич хитэ хэрглэж байгаагүй. Тийм биш ээ. Ээж хэлэхдээ ганц эвэрт болон далавчд одоо морьд, газрын одоо морьдыг идэхийг хүсдэг байсан гэсэн. Тийм болохоор газрын одоо морьд тэдний өгзгийг өшөглөөд Maritime Bay-гээс хөөсөн. Хэрвээ тэд дахиад ирэх гэж оролдвол бид дахиад л тэдний өгзгийг өшөглөнө. Тийм биш шүү дээ. Хийч энэнд хэлээд өгөл дөө. Юу л да манай түүхийн багш түүхийн хичээл дээр ийм түүх ярьсан л да. Гэхдээ хүсвэл бид чинийхэр тоглож болох юм санана. Тэгвэл уудгар тааш дээ. Тэрний оронд ганц эвэртүүд газрын одоо морьдоор бүүргэр хийж байгаа болж тоглоё. За тэд ингэж тоглож байгаад тэднийхээс гарахдаа яг үүдэн дээр Sprout-ийн ээж хатагтай Phyllis-тэй таарчихна. Phyllis хүүгээ зөвшөөрөлгүй явсанд нь уурлахын хажуугаар Санныгийн гэрт ирсэнд нь бөөрч дургүй байлаа. Учир нь тэр Санныгийн аавыг унагнуудад ээлдэв дэми түүх ярьж өгдөг гэж боддог байхна. Хийж Sprout хоёр надад итгэхгүй юм. Зүгээр дээ. Нэг өдөр тэд итгэх л болно. Гол нь чи өөрийн итгэж байгаа зүйлийнхээ төлөө бат зогсох нь л чухал. Тэгвэл том болохоор бүгдэд бидний зөв байсныг итгүүлнэ. Тэгээд нэг л өдөр би ганц эвэртүүд болон далавчд одоо морьдтой уулзаж үрд сайн найзууд болно. Ингээд аав нь тэрнтэй ганц эвэрт болж тоглоно. Бас хамтдаа ганц эвэртүүд болон далавчд одоо морьдод зариулж зайгтал бичээд нисэглээ. Оройн ундах цаг болоход аав нь Санид Twilight Sparkle болоод тэрний нөхдийн тухай шидэд нөхөрлөлийн түүх ярьж өгдөг. Тэр цагаас хойш олон жил өнгөрлөө. Бяцхан Саны одоо өсөж том болж харамсалтай нь аав нь өөд болсон учраас Саны одоо ганцаараа амьдрах болсон нь энэ байлаа. Ингээд тэр Maritime Bay хот руу хөдөрлөө. Тэрнийг жил бүр болдог Country Logic шоу болж байгаа газарт ирэхэд хотын ширэв болсон хийж өгтөж авна. Ягаад ч юм хийчэд ан амьтад нэлээд сайн ханддаг болж. Тэгсэн ч өөрөө үндэ тэмч дуртай биш байх нэ. Удалгүй хийчийн тушаалаар Саныг мөрдөж байсан ч замаасаа алдчихсан Sprout ирлээ. Хотын ширэв хийж тэрний туслах Sprout 2 Саныг шоу болж байгаа газар руу оруулахгүй гэж байдгаараа хичээнэ. Учир нь Саны дотогшоо орвол арга хэмжээг үүмүүлнэ гэж тэд бодож байлаа. Чамайг оруулахгүй. Ягаад гэвэл миний ээж чамайг тийш оруулахыг хориглосон. Би чамаас шерифийн биш найзын ёсоор гуй Саны. Ямар нэг асуудал тарилгүй явчих тэхүү. Окей. Би хичээе. Тэгээд Саны чирж ирсэн смутинүүдээ Sprout-д өгчхөд явсан ч удалгүй буцаад эргээд ирнэ. За тэгсэн дотор харанхуй болж тайзан дээр Sprout-ийн ээж хатагтай Phyllis гарч ирснээр арга хэмжээ эхэллээ. Ингээд Country Logic компаниг үүсгэн байгуулагч хатагтай Phyllis сүүлийн 20 жилийн туршид газрын одоо морьдыг харгас хэрцгий ганц эвэртүүд болоод далавчд одоо морьдоос хамгаалахын тулд хичээнгүлэн ажиллаж ирснээ тайлбарлана. Дараа нь тэр өөрийн компанийн шинэ бүтээгдэхүүнүүд болох ганц эвэртийн супер хүчээс тархийг хамгаалах тусгай дуулга, далавчд одоо морьдын аюулаас хамгаалахын тулд тэнгэр рүү харахад туслах тусгай шил,
Онцгой тохиолдолд зогтоход туслах шаартай үүргэвч зэрэгэ танилцуулдаг. Тэгээд эцэст нь хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байтал тайзан дээр ганц эвэртийн эвэр далавчд одоо морины далавч зүүсэн сааны гараад ирсэнд бүгдээрээ гайхацгаана. Maritime Bay-ийн одоо мордо айдас бол та нарын нөхөр бишээ. Харин ганц эвэртүүд далавчд одоо морд бидний нөхөр байж чадна. Тиймээс нөхөрлөлийн туурайгаа сунгацгаая. Тэгсэн хатагтай Филисийн эрдэмтэд туршилтаа үргэлжлүүлэх товчлуурыг дарсан учраас газрын одоо мордод ганц эвэртийг барих, далавчд одоо морилуу довтлох гэхмэд шин төхөөрөмжүүдийг автоматар туршиж эхэлдэг. Харин сааны өөрийн мэдлгүй тэр бүх туршилтын туулай болж орхино. Энийг харж сандарсан шериф хийж залгуурыг салгаснаар туршилт зогслоо. Та нар үргэлж айж амьдрахаас залхахгүй байна уу? Үнэн дээр бидэнд ямар ч аюул нүүрлээгүй байна. Энэ бүхэн худал хуурмаг. Бидэнд Counter Logic-ийн энэ бүх хог хэрэггүй. Та нар төсөөлөд үзээчтэй. Та нар нисч чаддаг найзтай байна гэд эсвэл ганц эврээрээ толгой доторх тархигчин шаарч чадах найз. Уучлаарай. Шерифэ, та ажиллаа хийхгүй юу? Ингээд аргагүй байдалд орсон хийж сааныг тэндээс дагуулад гарлаа. Гадагшаа гарсан хойноо хийж тэрнийг хууль дүрм зөрчлөө гэж загнана. Чи юу бодж байсан юм бэ? Олны өмнө гараад хідэн үг хэлэхээр л бүгд ганц эвэртүүд далавчд одоо мордоос айхаа болчих юм аа? Чи айх зүйл байхгүй гэдэгт үнийхээр итгэлтэй байгаа бол тэрнийг нотлол доо. Ганц эвэртүүд далавчд одоо мордтой нөхөрлөх энтер гэдэг бол зүгээр л аавын чинь зохиосон үлгэр. Чи энийг ойлгох хэрэгтэй. Чамд таалагдах хэсгээс үл шалтгаалаад амьдрал ийм л байна. Би чамд үлдсэн цорын ганц найз. Чи намайг ч ус алдахыг хүсэхгүй үстэй. Тэгэд хийчиг явсанд сааны урамгүйхэн хоцорлоо. За тэгээд тэрнийг сандал дээр урам муутай сууж шийтэл айд сандарсан морд давхилдаад эхэлд юм байна. Гайхсан саныг хартал хайжууд нь ганц эвэрт одоо морь ээрчгсэн зогсож байлаа. Сайн уу? Шинэ найзаа? Намайг Изи гэдэг. Чи чинь ганц эвэрт байна штий. Ганц эвэрт гэдэг үгийг сонссон газрын одоо морд бүгдээрээ хар хурдаараа зогтсонд Изи тэднийг өөртөө нуугдаж тоглож байна гэж бодноо. Гайхсан хийж Спраут хоёрч гадагшаа гарч ирээд ганц эвэртийг харсан дараа үедээ сандарцгаана. Сандарсан хийж аюулын дохио асааж ганц эвэртийн дайралт эхэлснийг зарлаж бүгдийг нүүлгэж шилжүүлэхээр яаран давхдаг. Ингээд хийчийн тушаалаар ганц эвэртийг барих тусгай зангануудыг идэвхжүүлсэнд тэр талаар ямар ч мэдэгдэхүүнгүй Изи занганд орхоо шахна. Аз болж сааны тэрнийг дагуулад зугталаа. Тэгсэн кино театрын хажуугаар гарахдаа анхаарал нь сарнсан Изи ганц эвэртэд зориулсан төмөр занганд ороод баригддаг. Ганц эвэртийг барьсандаа баярлсан хийж хотын иргэдээ тайвшруулахыг хичээнэ. Гэвч сааны ирээд Изиг сулсанд дахиад л хот даяар үүмэн самун боллоо. Энэ удаа айсандаа ухаан алдсан газрын одоо морд өөрсдөө ганц эвэртэд зориулсан төмөр занганда орцгоож эхэллээ. Тэр бүхэл хайдас тавцсан Спраут хүртэл өөрөө зориуд төмөр занганд орчихно. Энэ зур сааны Изиг дагуулж гэртээ ирээд хаалгаа цоожрлоо. Гэртээ жинхэнэ ганц эвэртийг авчирсандаа сааны итгэж чаддаггүй. Би өмнө нь газрын одоо морь ерөөсө харж байгаагүй. Хараад байсан чинь хоёулаа энэ эвэрнээс бусдаар бол яг адилхан юм байна штэ. Наад эврээ болгоомжтой. Би эвэрний чинь лазерт оногдож өгмээргүй л байна шүү. Гэхдээ чи миний оюун санааг аль хэдийн уншчихаа байлгүй дээ. Наад эвэр чинь гэрэлтэх ёстой үстэй. Ингээд цааны Изитэй ойр зургийг ярилцаад ганц эвэртүүдийн ганц эвэр ямар ч эд шидгүй болохыг мэдээд их гайхна. Тэгээд өөр олон зүйлийг асуух гэж хэдэл гэрийнх нь гадаа ирсэн шериф хийж цагаан хоолоогоор тэднийг яаралтай гарч ирэхийг сануулад дуудана. Тиймээс мань хоёр тэндээс сэмхэн зогтаацгаана. Замдаа ганц эвэртүүд олон жилийн өмнө эд шидээ алдсан талаар, эд шидээ алдсандаа далавчд одоо мордыг буруутгадаг талаар олж мэдлээ. Бас ганц эвэртүүд газрын одоо мордыг өмхий үнэртэй залхуу хойрог, урагшгүй амьтад гээж үздэг болохыг мэдээд их гайхна. Ингээд цааны хэсийг бодсны эцэст далавчд одоо мордын амьдардаг Зефирийн өндөрлөг гээх газар руу явхаар шийднэ. Далавчд одоо мордын хот руу юу да? Тийм ээ. Тэнд очиод та нарын эд шидэнд юу тохиолдсныг олж мэдээд хамтдаа эргүүлж авчиръя. Тэд эд шидтэй чинь чамд тусалж магадгүй штэ. Юмыг аж мэдэх үү? Тэд биднийг далавчаад илгээд угтах чинь билүү? Хэдийгээр Изи далавчд одоо морд руу очихоос болгоомжилж байсан ч сааны тайвшруулад үргэлж арыг нь даана гэж итгүүлснээр за тэгэд хамтдаа явхаар болно. You can rely on me. I could burst and a bopper a change, but
Харин нөгөө талд Maritime Bay хотын цагдаагийн газарт шериф Хич туслах Спраутынхаа хамтаар цаашид яахаа ярилцаж байна. Тэгээд Хич Спрауттай явж Санийг баривчилж авахар шийдлээ. Тэгсэн Спраут хамт явахаас айсан учраас Хич ганцаараа явахар болдог. За тэгээд Хичийг явсны дараа Спраутын ээж хатагтай Филис ирж хүүгээ шерифийг оруулж үлдэх болсонд нь баярлаад хамт хотыг хүсснээрээ удирдах чиглүүлэхээр шийднэ. Дүрслэгдэхэд Саны эзэн хоёр манан будан болсон нэг хавцалд орж ирж байна. Тэгсэн тэдний дээгүр далавчид одоо морд ниссэнд мань хоёр айсандаа тэндээс хаашгираад зогтаацгаана. Тэднийг арайхийн уулын өрөөд гарч ирэхэд манан дундаас нэг далавчид одоо мор гараад ирлээ. Жинхэнэ далавчид одоо мор ганц цэвэрт газрын одоо мор хоёроо өнөөдөр ч сонирхолтой эхэлж байх чинь дээ. Тэгсэн удалгүй далавчид одоо морд алхаж ирж байгаа чимээ сонсогдсонд Зэб тэр хоёрт өөрийг нь харсан гэдгийг хэндэж хэлж болохгүй гэж сануулад манан луу ороод алга боллоо. Зефирийн өндөрлөгийг хамгаалдаг хамгаалагчид ганц цэвэрт газрын одоо морь хоёрыг хараад айд сандарцгаана. Гэвч хамгаалтын ахлагч зоргоо чангалаад хэл зөрчигчдийг барихаар ойртоод ирлээ. Тэгээд эзэгийн эвэрний үзүүрт тенсний бөмбөг зоогоод эзэн Саны хоёрыг тусгай лифтээр дээш явуулна. Явах замдаа Саны тэднээс далавчид одоо мордын талаар олон зүйлийг асуусан ч тэд юу ч хэлдэггүй. Удалгүй тэр хоёр далавчид одоо мордын хотыг хараад нүд нь орой дээрээ гарах шахна. Тэгсэн оройн хатан хааны гэр бүлд зориулсан тусгай хүлээн авалт болох гэж байгааг мэдээд эзэн хагартлаа баярладаг. Хамгийн гол нь оройны хүлээн авалтад Зефирийн өндөрлөг хотын суперод Пип гүнж оролцож цаошин дуугаа дуулах гэж угаад фэнүүд нь их баяртай байлаа. Хамгаалагчид тэднийг хатан хааны өмнө аваачсан бол ирэх замд нь нэг ч одоо морь нисэж харагдаагүйд Саны гайхаж байлаа. Удалгүй тэдний өмнө бяцхан цагаан нохой гарч ирээд араас нь хатан хаан хоёр гүнжээ дагуулсаар дээрээс нисэж бууж ирдэг. За тэгээд газар нутагт нь ганц цэвэрт газрын одоо морь хоёр зөвшөөрөлгүй нэвтэрснийг сонсоод үнхэлцгээ хагартал хайж бушуухан агентанд хорихыг тушаалаа. Энэ бүхнийг Пип утсаараа лайв дамжуулж ирсэн ч хатан их нь ард иргэдээ тайвшруулад бушуухан утсыг нь унтраадаг. Энэ үеэр Maritime Bay-д газрын одоо морд айдас төгшүүрт автжээ. Тэд шериф Хичээс цаашид яах ёстойгоо асуухаар цагдаагийн газрын гадаа цугласан ч тэрнийг Спраут оруулж байгааг мэдээд урам нь хугарлаа. Спраут ээжийнхээ ятгалгаар жинхэнэ шерифийн дүрд тоглож газрын одоо мордыг айлгаж сүрдүүлээд бүгд санаа нэгдэн ганц эвэртүүд болоод далавчид одоо мордын эсрэг тэмцэхийг уриалж эхэлнэ. Something is lurking, something is near. Up discord, whipping up fear. Whispering steady, wings glistening, horns at the ready. There goes. Sit on your butts and do nothing and wait. Let's enter. Better get nervous, better get tense. Ladies and gents, this is no time for sober. Angry mob. Fight, see in black and white. Time to lift your manes and proudly be wrong. Especially when they're screaming a bell of hay to borrow. Are your saddles all gonna work out pay? We're an angry mob. What are we? Mob, 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 mob. Angry mob. Angry mob. Зефирийн өндөрлөгт очиод хоригдсон Саны нэг зүйлд гайхаж байлаа. Учир нь тэд энд ирснээс хойш нэгч далавчид одоо морь нисэж байгааг хараагүй байгаа шүү дээ. Зөвхөн хатан хааны гэр бүлийнх нь л нисдэг бололтой байсанд энэ бүхэн нэг л сэжигтэй байгааг эзэд хэллээ. Даанч амарч байсан эзэн яриаг нь төдийлөн анхаарсангүй. За тэгсэн Зэб ирж тэдэнтэй эд шидийн талаар ярилцах хүсэлтэйгээ хэлсэнд Саны баярлана. Би ч бас тэр талаар ярилцмаар байна. Ягаад гэвэл ганц эвэртүүд эд шидээ яагаад алдсан болохыг эзэн ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Ганц эвэртүүд эд шидээ алдчихсан юм уу? Сони юм аа. Тэгвэл нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Тиймээс эхлээд та нар энэ зүйлийн учрыг хэлээд өг. Тэгээд Санигийн гээсэн тэмдэглэлийн дэвтрийг өглөө. За тэгэхэд хавтас дээрх од ямар учиртайг асууна. Тэгсэн бүрээ дуурч улаан хэвс дэвсүүлсээр Зэбийн дүү Пип эхэмсэг байдалдаа ирлээ. Тэрнийг ирснийг ашиглаад Саны яагаад далавчид одоо морд ерөөсөө нисэхгүй байгааг асуудаг. Зөвхөн хатан хааны гэр бүлийнх л нисэж чаддаг гэдгийг бүгд мэддэг шүү дээ. Жирийн далавчид одоо мордод хэрхэн нисхийг зааж чадах байсан бол бид тэр дорн заах байсан. Даанч боломжгүй. Тэгэд Пипсийн утсан дуурахад тэр явлаа. Явсан хонин Зэб нөгөө хоёрыг дагуулж нэг тийшээ явна. Энэ үеэр Саны эзэн хоёрын мөрөөр мөшгөж ирсэн Хич Зефирийн өндөрлөгт иржээ.
Ягаад ч юм тэрнийг явсан газар бүрд нь ан амьтад тэрэнд их таатай хандаж байлаа. За sorry, баруун та нартай галс нэг галзуу хэрэгтэй юм хэлээд хий. Тэгэхээр манайхан та нарын маань зарим нь магадгүй орондоо ороод утсаа барьцсан те. Тэгээ буруугийн тайлбарыг үзэж байна. Тэгээд орой болсон ч таригч нь ажиллаад нэгэлсээ унтаж чадахгүй эсвэл өглөө босоход ядарсан хിവэрэ байна уу? Тэгвэл штэ магнийн дутагдал үүссэн байж магадгүй юм байна шүү. Тэгэхээр цаан чинь Better You брендинг нунтаг магныг уудаг болсноос хойш нойрны чанар нь үнэхээр сайжирсан тохиолдлууд зөндөө байгаа юм байна. Better You брэнд нь штэ Их Британи улсаас гаралтай инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээр салбартаа болоод дэлхийд алдартай брэнд юм байна. Энэхүү магнийн нунтаг учраас бэд хурдан шингэж чангарсан булчинг суллаж шөндөө бүтэн тайван унтахад тууслана гэж байгаа. Бас ходоод цочроохгүй стресс түгшүүрийг бууруулна. Архаг ядаргаа сулдаг тайлна. Булчингийн амралт ба нөхөн сэргээлтэд туустайг явддоо галзуу юу. Буруугийн тайлбарыг үзэнгээв штэ аяг бүлээн усанд найруулад уухад яг Энэхүү бүтээгдэхүүнийг оюуны өндөр ачаалалтай ажиллаж суралцж байгаа хүмүүс, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс болоод тамирчид, за тэгээд өндөр наснууд, ер нь 13-аас дээш насны бүх хүмүүст тохиромжтой байна. За тэгээд бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл Better You хаягаар болоод Соломон цэг хэмээнээс захиалаад авах юм байна шүү гэж. Тэгээд Санигийн уул мөрийг олоод баярлаж тэрнийг заавал барина гэж өөртөө амлана. За тэгээд Zip нөгөө хоёрыг дагуулсаар нэг газарт ирж байна. Тэр газар нь газрын одоо морд болон ганц эвэртүүд Zephyr-ийн өндөрлөгт ирдэг байх үеийн орхигдсон буудал байдаг. Тэнд нь далавчид одоо морд, газрын одоо морд болоод ганц эвэртүүд эв найрамдалтай амьдарч байсныг гэрчлэх зураг байсанд Сааны их баярлана. Нисч чаддаг цорын ганц одоо морь байх хачин байдаг байх та. Үннийг хэлэхэд бид ч бас нисэж чадахгүй. Бид зүгээр л нисэж чаддаг юм шиг дүр эсэгдэг. Тэгээд Zip гэрэлтүүлэг болоод утасны тусламжтайгаар нисэж байгаа юм шиг дүр үзүүлдэг гэдгийг хэлээд ингэж дүр үзүүлэхийн оронд жинхнээсээ нисэж чаддаг байхыг хүсдэгэ тайлбарлана. Хамгийн гол нь тэнд байсан шилэн ханан дээр Санигийн тэмдэглэлийн дэвтэр дээрх шиг од байсан нь Zip-ийн анхаарлыг татсан байжээ. Бас тэнд шилэн ханан дээр далавчид одоо мордын EV-ийн элемент болох болор шигтгэний зураг байлаа. Тэр болор шигтгэе одоо Zip-ийн ээж Хатан хаан Хэйвэний титмийг чимдэг байна. Харин тэр зургийн хажууд ганц эвэртийн EV-ийн элементийн зураг байх ёстой байсан ч шил хагарсан байлаа. Гэвч тэр хоёр EV-ийн элементийг хамтд нэгтгэвэл ээж шидийг эргүүлж авчирч болох юм гэж Сааны сэтгэнэ. Тэгээд тэд тэр хоёр EV-ийн элементийг нийлүүлэхийн тулд эхлээд Zip-ийн ээжээс далавчид одоо мордын элементийг авч дараа нь ганц эвэртүүдийн амьдардаг Bridal Wood руу явахаар шийдлээ. Гэвч Zip-ийн ээж хизээж титмээ тайлдаггүй байлаа. Тиймээс тэр орой болох Пипийн тоглолтын үеэр Хатан хааны титмийг хуурамч титмээр солихоор шийддэг. За ингээд Zip шаардлагатай эд зүйлсийг авчирч өгснөөр Easy дуураймал титэм хийж бэлдэнэ. Орой болоход Zip сэтгүүлчдийн анхаарлыг татах зур Easy Сааны хоёр додогшоо нэвтэрч Хатан хааны синтэний ард нуугдацгаана. За тэгээд Zip ээжтэйгээ уулзаж ганц эвэртүүд эд шидээ алдсан гэдгийг олж мэдснэ хэлдэг. Тэгээд үүнийг далавчид одоо морд нисэх чадвараа алдсантай холбоотой гэж бодож байгаагаа хэлсэн ч ээж нь тоосонгүй. Ээж нь бүх зүйл одоо байгаагаараа байхыг илүүд үзэж байлаа. За ингээд оройн тоглолт эхлэхэд хатны гэр бүлийнхэн дээрээс нисэх мэтэл бууж ирнэ. За тэгээд удалгүй Пип нисэх дүр үзүүлээд дуулсанд энэ завшааныг ашиглаж Сааны хатны титмийг сольж амжина. Гэвч хатны нохой үнрийг нь аваад хөөлөө. Сааны Easy хоёр тэндээс бушуухан зогтоох гэсэн ч урдаас нь зүсээ ховиргсан хийч гараад ирсэнд хаалга бушуухан хаадаг. Гэтэл энэ үеэр хатны нохой ирж титмийг аваад зогтоочхнаа. Нохой титэм зугаад явж байгааг анзаарсан Zip хөөж эхэлсэн бол Сааны Easy хоёр сандарч угаад тайзны арын хяналтын өрөөлөв орчихно. Тэгсэн нөхдүүдээс айсан техникч хяналтын төхөөрөмжөө хамаагүй ажилуулснаас болоод тэр оройн шоу бүхэлдээ бүтлэгүйдэнэ. Иннээс болоод хатны гэр бүлийнхэн ч нисэж чаддгүй болохыг бүгдээрээ мэдэж Хатан хааныг хуурам эхэлсэн хэрэгээр цагдаа нар баривчллаа. Тэгсэн Сааны Easy Zip 3 зугдах замдаа титэмд байсан EV-ийн элементэ гээжхнэ. Тэднийг тоглолт болсон газраас холдоход хийж тэднийг гүйцээд ирнэ. Сааны хийжэд болсон бүхнийг тайлбарлахын тулд хатны титмээс авсан зүйлээ харуулах гэсэн ч гээжгснээ мэдээд сандарна. Тэгсэн аз болж Пип гээсэн зүйлийг нь бариад ирлээ. Энэ ямар чухал зүйл болоод та нар эннээс болж миний тоглолтыг сүрүүлсэн. Надад итгээрэй. Энэ маш чухал зүйл.
Бодлогоо тэд оргосон гүнжүүдийг баривчлах тушаал гарсныг мэдээд бушуухан Зефирийн өндөрлөгөөс зугтаахаар болно. Ингээд тэдэндээ хамт зугтахаас аргагүй байдалд орсон Пип тэдэнд Зефирийн өндөрлөгөөс зугтах газрыг зааж өгөхөөр дагуулад явна. Нөгөө талд газрын одоо мордныг аврах том төхөөрөмж хийхээр зогсолтгүй ажиллаж байлаа. Өөрийгөө Maritime Bay-ийн эзэн хаан болсон гэж төсөөлсөн Sprout ээжийнхээ компани ажилтнуудыг дайчилж өөрийнхөө бодсон нэг нууц зэвсхийг бүтээлгэж байгаа нь тэр. За харин Сааны Easy тэргүүтээ одоо морд Сааныгийн аавын тэмдэглэлийн дэвтэр дээрх газрын зургаар баримжаалж ганц эвэртүүдийн амьдардаг Bridlewood ойг олохоор явж байна. Харин нөгөө гурваас болж асуудалд орооцолдсондоо Хийж Пип хоёр нэлээд дургу явж байна. Бодлогоо замд нь хавцал таарлаа. Хавцлын дээрх чулуун гүүр нурсан байгааг хараад Пип Хийж хоёр буцах гэж маргаж эхэлсэн бол Easy ганц эврээрээ нэг том модны суурийг тоншоод унгаасанд тэд хамтдаа аврах том модоор дамжаад хавцлын цаана гарцгаана. Ингээд тэд холын замд хамт явахдаа баг багаар бие биенээ таньж мэдээд дотносож байлаа. Нэгөрөө тэд түүдэг гал тойрч суугаад ярилцчитэл Хийж Easy-гээс ягаад Maritime Bay-д очсныг нь асуулаа. Тэгсэн Easy олон жилийн өмнө нэг цаасан дэнлүү амьдардаг ойдон нисж ирсэн тухай. Тэр дэнлүүд Maritime Bay-д ирвэл угтаж авах найз байгаа тухай загтал байсныг хэлсэнд Сааны өөрийнх нь багада аавтайгаа хамт илгээж байсан цаасан дэнлүүг Easy хүлээж авсан болохыг ойлгоод баярлнаа. Тэгээд баг бахасаа л бүх одоо мордыг найз байх боломжтой гэдгийг нотлохыг мөрөөддөг. Аавтайгаа энэ талаар дандаа ярилцдаг байснаа хэлдэг. Үүнд бусдын сэтгэл хөдлөж хамтдаа найзууд болоод одоо мордод ид шидийг эргүүлж авчрахын төлөө чадах бүхнээ хийхээр шийднэ. Тэгсэн маргааш нь Bridlewood ойн захад ирээд тэд эргэлзэж эхэллээ. Учир нь тэр ой руу орох зам дээр орохыг хориглоно гэсэн утгатай төрөл бүрийн самбар хадаастай байлаа. Гэвч Easy тэр бүхнийг тоолгүй найзуудаа дагуулад гэрлүүгээ явна. Easy найзуудаа хүлээж аваад дайлж цайлсанд тэд Easy-г янз бүрийн гоёл чимэглэл хийх авьяастайг нь олж мэдлээ. Тиймээс Сааны тэрнээс өөрсдийг нь ганц эвэрчиг болгож өөрчилж өгөхийг хүссэнд Easy-ч дуртаяа зөвшөөрнө. Pony ladders, bottom running, you the thing to do is run away. We're all a bunch of different breeds, take away. Let's put aside our differences, cause what we come on, Rick, cause we're undercover doesn't mean we're crooks. It's never gonna work. Words like razors and tongues like tasers and teeth like tacks. Midnight snacks, the basic gist of it is You uniform. never think for this endeavor, but look at us. You're gonna fit right in. If you say so. This is how a unicorn walks. This is how a unicorn hoops. This is how a unicorn struts. Now you're in the unicorn know. Whoa, a unicorn horn makes a unicorn your pride. Every unicorn who's born has worn a horn that's a feat. And with those rocks in our pockets, we'll reap the reward of magic restored. Lately all across. If we fail, we'll go to prison. But if not, we'll start swinging. This is how a unicorn strut ends this song. Ингээд зүсээ хөргсөн найзуудыг Bridlewood ойн тосхонд ирэхэд ганц эвэртүүд нэлээд уйтгартай амьдарч байна. Тэд жишээд далавч гэх мэт үгсийг хэрэглэхээс цээрэлдэг болсон байж. Энэ бүхнийг найзуудад тайлбарлаж өгсөн Easy тосгоныхоо онцгой чулуу цуглуулдаг одоо морь дээр дагуулад очисон ч цаадхан цуглуулсан бүх болор чулууга нэг Alpha Beetle гэх одоо морьтой мөрөдө тоглоод алдсан болж таарна. Тэгсэн үнэхээр Alpha Beetle гэх ганц эвэрт тэнд бусад одоо мордтой төрөл бүрийн тоглоомоор мөрөдө тоглож хожоод мөрөнд тавьсан эд зүйлсийг нь хурааж авч байж. Энэ удаад тэр өөртөө тоглох гэсэн одоо мордод шоо эвлүүлэх даалгавар өгч байна. Гэтэл Alpha Beetle-ийн цуглуулгын дунд нөгөө шидэт болор чулуу байгаа харагдсанд Сааныч тэрнтэй тоглоом тоглохоор шийдээд яваад очино. Чамайг шаггүй тоглоомчин гэж сонслоо. Цаг нөхцөөхө зүгээр гэдэг юм. Харин чи өөрөө тоглох дуртай юм уу? Би тоглодгүй. Би ялдгийн. За ингээд тэр далавчд одоо мордоос авсан болор элементээ мөрөнд тавьсанд нөгөө хідэн сандарна. Тэгсэн шоо эвлүүлэх чадвартай бүрэн ихтэй байсан Сааны тэднийг тайвшрууллаа. Тэгсэн Alpha Beetle энэ удаад шоо эвлүүлэх биш. Харин бүжгийн тулаан хийх сорил тавьсанд Сааны эргэлзэж эхэлнэ. Сонирхолтой болгох үүднээс хэлээ. Чи 3 удаагийн оролдлогоос намайг ганц удаа ялахтал хангалттай. За тэгсэн Саанид итгэл төрж тэрнтэй бүжгээр өрсөлдөж эхэлнэ. That's how you do it. And I'm liking it a lot. Yeah!
Эхний хоёр тоглолтод Сааны ялагдж сэтгэлээр унаж эхлэхэд Зип тэрэнд урам мөгч химнэлээ мэдрхийг зөвлөдөг. Ингээд Сааны алфавитлдээ тэнцүүхэн өрсөлдөж эхэлсэнд нөхөр сандарч алдаа гаргаж эхэлснээр Сааны эцэст нь ялалт байгуулж чадлаа. Тэгсэн тэр ялалт байгуулсандаа баярлж байгаад өөрийгөө газрын одоо морь болохоо ээлжилж эхнэ. Тэгсэн алфавитл уурлаад тэрэнд болор чулууга өгөхгүй гэсэн ч аргагүй байдалд орсон найзууд чулууг шүүрч аваад тэндээс зугтаана. За тэгээ зугтаасаар ойн захад ирэхэд Пип Зип хоёрын хатан их тэдэнтэй таарлаа. Учир нь хатны нохой хийчийн үнрээр нь дагаад тэнд очисон байж. Хоёр охин харсан хатан Хэйвэн баярлаад тэднийг дагуулж улстай буцаж очоод бүхнийг тайлбарлах хэрэгтэй хэлсэн ч удалгүй хатныг хөөж ирсэн далавчид одоо морьд тэнд ирлээ. Тэгсэн нөгөө талаас алфавитл тэргүүтэй ганц эвэртүүд ирээд хоёр тал хоорондоо муудалцаж бэйбидээ ид шид хэрэглэн гэж сүрдүүлцгэнэ. Тэгсэн Сааны энийг зүгээр хараад сууж чадсангүй. Нэг ч одоо моринд ид шид байхгүй. Харин бид тэр ид шидийг эргүүлж авчрахаар хичээж байна. За тэгсэн бусад одоо морьд гайхаж ид шидийг эргүүлж авчрах боломжтой эсхийг асуулаа. Үнэмшгэд хэцүү сонсогдож байгааг ойлгож байна. Гэхдээ бидэнд оролдоод үзхийг зөвшөөрөөч дээ. Ээж бидэнд итгэлдээ. За ингээд тэд бусдын нүдэн дээр хоёр болор чулууг нээлүүлсэн ч ямар ч эд шид үүссэнгүй. Тэгсэн Сааны сандарч эхэлсэн бол бусад мордын урам хуг. Тэгээд урам нь хугарсан Сааны хоёр чулууга хатан Хэйвэн алфавитл хоёрт өгч тэндээс явхаар шийднэ. Гэвч бусдын урмыг хугалсандаа Сааны сэтгэлээр их унсан байлаа. Тэгээд Сааныг явахад хийчиж тэрнтэй хамт Маритайм Бэй руу явна. Тэгээд тэд явсаар Сааныгийн гэрийн гадаа ирсэн ч Сааны хийчтэй нэг ч үг сольсонгүй. Амьдардаг гэр нь ардаа гэрэлд цамхагтай байж. Тэгэд гэртээ ирсэн хойно сэтгэлээр унсан Сааны өөрийнхөө байнга тоглодог байсан Twilight Sparkle болоод тэрний найзуудын тоглоомыг бүгдийг нь хайрцагт талд хийж эхэлнэ. Тэгэд хамаг юмаа талд хийж байхдаа хоёр шидэт чулууны дунд дахиад нэг чулуу байх ёстойг ойлгоно. Бас тэр чулуу нь өөрт нь байгааг мэдээд баярлсандаа хийчдэр яваад очно. Тэгсэн энэ үеэр Sprout Маритайм Бэйн бүх одоо мордыг цэргийн албанд хэлсүүлж өөрөө цэргийн дээд удирдагч болчихсон байлаа. Гайхсан хийч Сааны хоёрыг тэнд очиход Sprout бүх цэргээ аваад доловчд одоо морд болоод ганц эвэртүүд рүү дайрахад бэлэн болсон байлаа. Sprout намайг сонс. Ингээх шаардлагагүй. Бид бүгдээрээ найзууд байж болно штэ. Тэднээс айх хэрэг байхгүй. Тэгээд ч тэдэнд ямар ч ид шид гэж байхгүй. Ид шид байхгүй гинэ. Тэгвэл бүрэн сайн биз. Гэхдээ бид ид шидийг эргүүлж авчирч чадна. За тэгсэн одоо морд тулдах шаардлагагүй юм байна гэж бодоод явах гэсэн ч Sprout тэдэнд тушаал өгч болиуллаа. Тэгэд товчлуур дарж өөрийнхөө Sprouticus Maximus робто гаргаж ирээд сууна. Тэгсэн хийч Сааны хоёр бусдаа анхааруулахаар давхиж явтал урдаас нь найзууд нь гараад ирлээ. Тэд ид шид байхгүй байсан ч найзуудаараа хамт байх ёстой гэж шийдсэн байжээ. Бас тэднийг буцаах санаатай Хэйвэн хатан алфавитл хоёр ч ирлээ. Тиймээс Сааны тэднийг аюулд ороод байгааг анхааруулнаа. Гэвч тэрнийг үгээ хэлж дуусаагүй байтал Sprout авраг том робто жолоодсоор цэргүүдэд дагуулад хүрээд ирнэ. Хэйвэн хатан Sprout-д тулдах санаагүй гэдгээ хэлсэн ч нөхөр үл тоож тэдэн лөө дайрж эхэлдэг. Тэгэхээр Сааны 3 болор чулууг нийлүүлэхээр шийдээд Хэйвэн хатан алфавитл хоёроос чулууг нь авч өөрийнхөө гэрлүү давхисанд Sprout-ж тэрнийг хөөно. Тиймээс хийч Зип хоёр тэрнийг саатуулахаар үлдлээ. Сааны гэртээ ирээд гэрэлт цамхаг руу орж 3 чулууг нийлүүлэх гэсэн ч Sprout робтороо гэрийг нь мөргсөнд чулуунууд газарт унана. Хийч Sprout-ыг зогсоох гэж оролдож исэн ч тэр бусад одоо мордыг ид шидтэй болохыг хизээж зөвшөөрч болохгүй гэсэн хатуу байр суурьтай байлаа. Тиймээс эргэн тойронд байсан бүхэн рүү наалдамхай сумаар бууднаа. Гэрэлт цамхаг дээр байсан Easy Pip 2 газар унсан чулуунуудыг олоход нь Саанид тусалж исэн ч шалан цөмрөөд Pip доод давхарлаа унсан бол Easy гадагшаа уунах шахна. Гэвч эцсийн мөчөд чулууг унахаас өмнө амжиж шүүрч аваад Саанид өглөө. Энэ үеэр наалдамхай суманд оногдсон алфавитлыг Sprout-ийн роботонд дайруулахаас өмнө Хэйвэн хатан амжиж амийг нь аварлаа. Бүх зүйл буруугаар эргэж байгааг ойлгосон Sprout-ийн ээж тэрнийг балиулах гэж оролдсон ч улайрсан Sprout зогсохгүй байна. Аргаварсан ээж нь замд нь хөндлөсөө зогссонд тэр жолоогоо хажуу тийшээ дарсанд робот нь байшинг очоод мөрөгдөг. Энэ үеэр Сааны Easy 2 3 шидэт чулууг эвлүүлж амжсан ч ямар ч эд шид үүссэнгүй. Тэгээд тэд цамхагтай хамт нураад унлаа.
Саныг ухаан ороход гэр нь бүхэлдээ эвдэрч сүйдсэн байна. Би одоо л ойлголоо. Бид чулуунуудыг нэгтгэх ёстой биш юм байна. Харин бид өөрсдөө нэгдэх ёстой юм байна. Бид нар хамтдаа алдсан бүхнээ эргүүлж авчирч чадна. Бид нэг бол хайдас үл итгэлээсээ болж тус тустай байсаар байхыг сонгож болно. Эсвэл бид нөхөрлөлийг бас хайрыг сонгож болно. Энэ бол жинхэнэ ээж шид. За тэгсэн Хэйвен хатан айлва Битл Спраутын ээж хатагтай Филлис 3 ирээд Санигийн аавтайгаа хулсан зургийн эвдэрсэн жазыг тэгшилж өгсөнд бүгд баярлцгаана. Тэгсэн нөгөө 3 чулуу гэрэлтэж Саныг тойроод эргэлцсэнд Санич агарт хөөрлөө. Тэгэд Сани далавчтай ганц эвэртэй Аали Корн болж хувирсанд шидэд чулуунаас онцгой гэрэл цацарч Эквестрия даяар шидэд туяа цацарлаа. За тэгсэн ганц эвэртүүдийн эд шид эргэж ирсэн бол далавчид одоо мордож эргээд нээсэж эхэлцгээв. Ингээд далавчид одоо морд ганц эвэртүүд болон газрын одоо морд эв нэгдэлтэйгээр амьдрах болжээ гэж. Чи чадлаа Сани. Үгүй бид нар хамтдаа энийг хийж чадлаа. Одоо бид үргэлж хамт байх болно. Ингээд энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За энэ галзуу хөрхэн анимашны тайлбар маань энд хүрээд дууслаа. Тэгэхээр ярьж өгсөн энэ галзуу анимашн та нарт таалагдсан гэж найдаж байна мөн бургана. Тэгэхээр энэ галзуу хөрхэн анимашныг Better You брендийн нундаг магнитай хамтран хүргэлээ. Та нарт маань те унтах ингээд цаг болчиход хахад тархич нь ингээд ажиллаад унтаж өгөхгүй эсвэл унтсан ч гэсэн одоо унтаж амраагүй юм шиг тийм сонин байвал магний дутагдсан байж магадгүй юм байна шүү манайхаа. Тэгэхээр та нартаа Better You брендийн нундаг магниг санал болгож байгаа юм шүү. За тэгэхээр мөбөрөгийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайкаараа бомбогдоод өгцгөөгөөрэй. За бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгээд цабадраагүй бол дараад нэгдээрэй. Дараагийн галзуу анимашны тайлбараар эргээд уулзцгаая.